Миний хүү бусад хүүхдүүдийн мэдэрдэг зүйлсийг адилхан л мэдэрдэг. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг. Гэр бүлийн радио 104.5 бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлгийн 2026 оны 4 сарын 14 өдрийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Радиогийн 1-р студид хөтлөгч Оюка, Тунга найруулагч Мизу нар ажиллаж байна. За сайн уу Тунга? За өдрийн мэндэ. Ойрд нэвтрүүлэгтээ ирээгүй сонирхолтой байна. Ирээгүй хэр удчихв? Харин нэлээд удаан жилээ авчлаарай. За өнөөдөр Тунга бит хоёр маань энэ 4 сар саяхан 4 сарын 2-нд аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож өнгөрсөн тий. Тэгээд 4 сарын туршид аутизмыг таниулах сар гэж явдаг. Тэгээ өнөөдөр Тунга бит хоёр маань нэгэн бидний дэрэгдэх гайхамшигыг ээжийн хамт нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа. За оролцогчтой танилцуулбал бидний дэрэгдэх нэгэн гайхамшиг хүү Оч бэлэг маань 11-р сургуулийн 6-гийн ангийн сурагч хүү байна. За түүний ээж Ариун Заяа МОБИС-ийн Монгол Улсын боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээтэй боловсролын тэнхимийн судлаач, тэгээд магистрийн оюутан. За тэгээд манай сонсогч ээжүүд, аавууд бас мэдэх бах. Заяа Азаа багш гэж. Тийм. За зочдтой урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд ээж нь өөрийгөө бас төвчхон танилцуулаад дараа нь хүү бас өөрийгөө бидэнд танилцуулж өгөөч. Сайн байна уу? Би бодлоо Оч бэлэг байна. За. Юу асуух юм? Очилог хэдэн настай вэ? 12 настай. 12 настай. За чи хаан сурдаг үлээ? 11-р сургуульд. Сургуулийн 11-р сургуулийн 6-гийн ангид сурдаг. Тийм. За хэзээс эхэлж 11-р сургуульд сурч эхэлсэн? Энэ жил нодлон эхэлж сурсан. Нодлон эхэлж. Энэ сургуулийн жил. 2025 онд. Тийм. За Ариун Заяатгаа танилцъя. Танихгүй бас сонсогчд олон байгаа. За сайн байцгаана уу? Энэ удаагийн нэвтрүүлэгтээ хүү бид хоёрыг урьж оролцуулсан танаа нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа. Намайг Ариун Заяа гэдэг. Би аутистик хүүгийн ээж болоод 12 жил болж байна. За тэгээд одоо болохоор Монгол Улсын их сургуулийн боловсрол судлалын сургуулийн тусгай хэрэгцээний судлаач магистр сурж байгаа. Дээрээс нь онцгой ертөнц гэсэн группийн эцэг ихэд зориулсан группийн админ мөн одоо Заяа Азаа гэдэг нэрээр одоо ганцаарчлсан аутистик болон суралцсан бэрхшээлтэй хүүхдтэй ажилладаг ганцаарчлсан сургалтын төв нэгээд ажиллаулж байгаа юм ээж байна. Баярлалаа. За тэгэхээр ер нь энэ одоо мэрэгжил чи яг юу байсан бэ? Одоо энэ юу салбар руу орохоос өмнө. За миний мэрэгжил бол Японы орчуулагч мэрэгжилтэй. Тийм тэгээд яг хоо ер нь бол мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Тэгээд хүүгээ гаргаад нэг хэсэг амарч агаад тэгээд дахиад нэг хүү дөрүүлээд дахиад амарч агаад ер нь мэрэгчлэрээ л ажиллаад байсан л да. Тэгээд хамгийн сүүлд ер нь яг хоо энэ салбар руу бүр халтарч орох болсон одоо юу нь гэвэл шалтгаан гэвэл JICA-гийн старт төсөл дээр тийм 3 яамны боловсролын яам, эрүүл мэндийн яам, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан тэгш хамруулах боловсрол тусгай хэрэгцээ төвхтийг боловсрол тэгш хамруулах болон эрүүл мэнд одоо нийгмийн хамгаалалт дээр нь дэмжин ажиллах юм төсөл дээр JICA-гийн старт гэсэн төсөл дээр сүүлийн 1 жил нь ажиллаж одоо яг энэ талбар руу орох бүр заастаа эргэж буцалгын салбар руу орё гэж бодоод тэгээл орж ирсэн маа. Тэгээд төслүүд дуусаад нэг хүүтэйгээ 1 жил одоо нэг 5 дахь анги төгсгөжөөс учраас 1 жил ажиллаад тэгээд төсөл юу ажиллаад тэгээд энэ жилээс одоо сураад өөрийнхөө
одоо карьерийг өгч хэлсэн гэх. Харин тийм группт нь одоо байдаг болохоор нөө юу хийгээд байгааг нь хараад заахгүй. Хүү энэ хүүхэн чи юу хийгээд байна. Тэгээ нөгөө сая 4 сарын 2-ны өдөрлөг дээр тааралдаад за ийм салбарт орсон ингээ ажиллаж байгаа мэн гэдэг бол ойлгосон. Тэгээд нөгөө ерөөхдөө энэ салбар руу тэгэл яг яалтч ээжүүд аавууд тий өөрөө ирэхгүй л ороод ирдэг л дээ. Тэгэхээр тэр замлаар бол явсан байна манай заяа маань. Тийм ер нь бол яг хүмүүс нөгөө группээ ажиллуулад явж хахад нөгөө хүүгийнхаа мэдээллийг оруулж хахад цэцэгчүүдээс айгүйх санал иржсэн байхгүй яаж юм хүүхдээ сайн болгоо туршлага юу байна та одоо ингээ хүүхд авах уу гэдэг саналууд айгүйх иржсэн. Тэгээд яг тэр хэрэгцээн дээр үндэслэл ер нь дөө за өөрийнхөө мэддэг чаддаг ер нь юу гэдгийг те бусад ээж аваадаа туслая бусад хүүхдүүдэд бас нэмэр болъё гэдэг одоо сэтгэлээр тэгээ одоо хүүхд маань жоохон том болцсон гараас гарч байгаа учраас бас бусад хүүхдүүдийг бас хөгжүүлээ эцэгчүүдийг дэмжиж гэсэн зорилготойгоор ерөнхийдөө энэ салбар руу орсон. Ганцаарчилсан сургууль гэхээр хүүхдүүдэд нас заасан байгаа юу? Ер нь бол нас заагаагүй байгаа. Энэ 2-оос 11 хүртэлх насны хүүхдүүдийг бол ерөнхийдөө авж байгаа. Тэгтээ гол 100 хүмүүс бол одоо сургуулийн насны хүүхдүүд илүү ирж байгаа. Тийм та хүүхдээ юм ойлгох юм чинь яг дэ чадна гэл надад итгэл үзүүлээ. Дандаа л сургуулийн насны хүүхдүүд ирж байгаа. За оч бэлгээс асууя. Оч бэлэг маань одоо энэ олон медаль зүтсэн ирсэн биз дээ тий? Тийм. За чи энэ медалуудыг хаанаас яаж авав? Юунд одоо төрүүлээд авсан гэдэг жоохон танилцуулга хийгээч. Одоо энэ медаль юу энэ юу шажигнаад л байна. За. Энэ юу гэдгийг мэдэхгүй байна. Уншаад хий. За тэгээ. Чин кенгуругийн тэмцээний медаль алтан медаль байна. За. За кенгуругийн олимпиадад алтан медаль. За яг зүйтэй харуулж яг саяных шиг гэдэг. Энэ бол сургуулийн математикийн олимпиадын медаль. За. 11-р сургуулийнхаа. Энэ бол нэг хуучин. Энэ чинь тусаар тогтлын математикийн нэг уралдаанд. За. Энэ хамгийн их дээр авсан. Энэ бол 31-р сургуулийн математикийн олимпиадны медаль. За. Хэд болчих. Энэ бол сургуулийн энэ чинь өмнө явсан сургуулийн шатрын тэмцээн. Алтан медаль. Энэ бол энэ улсын медаль, улсын тэмцээний медаль юм уу? Юм уу гинэ. Харин юм уу? Юу тооных юм уу тий? Шатар. Тэдний холбоо нөгөө шатрын холбоо хамтарсан нөгөө тэмцээн, шатрын тэмцээн зохион байгуулсан тэрний мөнгө медаль. 6. Энд бас нэг байна. Энэ юу вэ? Энэ бол ийм мэдэхгүй байна. Нийслэлийн шилдэг хүүхэд. Тийм. За тэгэхээр чи бүр зөндөө математик шатар гэхээр оюун ухааны талын хүүхд болохгүй явчихлаа тий. За тэгэхээр одоо ийм мундаг хүүхдийг одоо яаж ээж нь бэлтвэ? Тэр асуултаас эхлэе тий. За энэ чинь их сайн төвхтэй. Ер нь бол яг хуу би ер нь бол аутизмтай гэдэг нь бол мэдээгүй айгу удаасан. Гэхдээ тэрнээс өмнө ажигласан зүйл нөө миний анхны хүүхд байгаа учраас нөө ерөн сэтгэл зүйн хувьд айгу бэлтгэлтэй байгаа. Тэгээд ер нь ажигласан зүйл гэхээр манай хүүхд хүрээгүй байхдаа нэг юм хоолыг айгу цэвэрхэн асгалгүй иддэг. Нэг аягнаас нэг зэм нарийнхан савтай ус руу одоо ингээд усыг ингээд асахгүй хийдэг. Тэгээд тэрийг ингээ өдөржингөө хийдэг. Тэгээд гутал аимсаа айгу яг ингээд нөгөө яг хөл хөлийн хорн өмсдөг гэдэг ч юм уу тийм нэг чамбай байдал харагдаад байсан байхгүй. Тэгээд тэр үед нь яасан чамбай хөтөмлийн жоохноос юм байдгийг юм бах та гэж бодоол. Тэгтээ нөгөө бодон дээрээ ингээд айгу хэмүүрж тоглодог ингээд хөндлөн үрж тоглодог юм хүүхдээс юу ч хамаагүй өрөөл тоглодог гэсэн. Тэгээд нөгөө айлын ганц хүүхд байсан болохоор нэг тэрийг анзаарч байгаагүй. Тэгээд яаж хөгжүүлсэн бэхээр нэг 2-3 настай хүүхдийн одоо нөгөө юу оюун ухаан нэр нь хүн босноос хамгийн дээд хэмжээнд тархиа ашигладаг гэдэг юм мэдээлэл олж уншингуудаа за ерөөсөө хүүхдээ хөгжүүлье. Одоо нөгөө 6 дугаар юу 1-р ангид оронгуудаа л хоёлаа зодтолдохгүй байхын тулд ер нь эрт хөгжүүлчих юм бол нөгөө тэр асуудал баг байдгийн шүү гэдэг мэдээлэл олж уншингуудаа л за ерөөсөө л энэ хүүхдэд баг зодтолдохын тулд би эрт юм зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг үүднээс цэцэрлэгт оронгууд нь нөгөө
цэцэрлэгт оронгууд нь зааж эхэлсэн байхгүй юу? 2 настайдаа цэцэрлэгт орсон. Тэгээ тэр үед нь яасан бэ гэхээр нэг 10 цагт унтдаг. Тэгээ 9:30-д битээр орондоо ордог. Тэгээд яг нэг гэрлээ унтраад 30 минутын оронд тэр унтах гэж нэг боо юм болдог. Яг тэр хооронд нь л юм зааж эхэлсэн. Анхаарал нь хамгийн дээд зэгт нь хөргөтнө. Тэгээл заагаал гэсэн чи сураал гэсэн. Тэгтээ нөгөө юу заасан бэ гэхээр тоо заасан. Тэгээд нөгөө агаар дээр тоо бичих, тэгээд хэлэх, хамгийн богинохын шүлэг хэлгүүлэх гэд. Тэгтээ тэр үед бол нэг одоо ээж аваа гэдэг үг мөгөө хэлдгүү мөртлөө тоог бол хэлээдсэн байхгүй. Нэг тэгтээ нөгөө тхүүлэл үе үеэр нь тхүүлэл ээж л тэрийг ойлгодог байсан. Шүлэг болохоор нэг сүүлийн үгийг тхүүлэл хэлждэг. Тэгээл за гэл. Тэгээ нөгөө гал туганд айгүйх намайг хормодож авдаг хүүхдээсэн болохоор нь ийм гал тугааныхаа хөрөгчөн дээр нэг өсгөний балкад аваачаад наачаад тэгээл ирэхээр нь л үсэг зааж өгөөл үсэг заагааж гэдэгсэн чинь бас чэйжилсэн. Тэгээд эн чи юм тогтоогоод ах юм байна гэл дахиад бүр шуналдаал шүн болж байхад нь тий хүрд заагаад хамгийн анх хүрд заагаад тэгээл ер нь хүрд зааснаас л айгу хүрд заач уу? ер нь 3 дотроо. Өө за. Бүр шүү дээ. Тий. Тэгээд тэр үед яасан бэ гэхээр тоогоо хилээлсэн тэгсэн чинь аав найгуух Блумбергийн нэвтрүүлэг үздэг байсан. Тэгээ Блумбергийн нэвтрүүлгийн доогуур уурсдаг. Дандаа нөгөө ханшийн мэдээлэл, тэ хувьцааны мэдээлэл ингээ уурсдаг. Тэгээ дандаа нөгөө бутархай тоотой энэ төр байдаг. Тэр болгонд наав нь хэлж өгөөд байсан чинь чийжилсэн байсан. Тэгээд тэр дундаа үсгээ тэр чигээр нь мартаад тоогоо өгчүүл явцсан. Тэгээд нэг өдөр болохоор витамин С-гээр нөгөө витамин шар витамин С-гээр тоо эвлүүлээд масан баггүй өрдөг тийм өрөөд эхлэнгүүт нь хүү энэ өрдөг ингээд нэг болох юм шиг түл энэ дээр нэмчий гээд тэгээд нэмэх заагаа хасах заагаа тэгээ бодоод ахаар нь улам шуналтаал явагдсан. Тэгэл 4 гарна 4 урж ахта хилд орсон ер нь бүтэн. Тэгээд 4-өөс хойш харин гинет нэг өдөр Улаанбаатар хот гэ уншаад ирсэн. Тэгээ гинет тэгэл уншаад эхлэнгүүт нь хөө уншдсан байж тэгэл тэр өдөржингөө янз бүр юм уншуулсан. Их хайдэр чад гинт юм гаргаж ирдэг тийм. Гинт юм гаргаж ирдэг тэгэл гайхшруулдаг. Тэгтээ үнэхээр дайчин би тий анхны хүүхдтэй чинь хэр барагтай ер нь хүүхдтэй бусдаас өөр байгааг нэг анзаарахгүй. Тэгээд бас яг сургуульд орохоос нүг ингэж ажиллая гэдэг ер нь бодохгүй шүү дээ тий. Анхны хүүхдтэй чинь ялангуяа аав ээжүүд яг карьер өгөөд ажил хийдэг үе. Хүүхдүүд бол яг эмээ өвгөө хүүхдүүд л байгаа гэдэг санагдчихэв. Тэгэхээр бүр үнэхээр хүүхдтэй бүр цаг гаргаад бүр тэг хөөрхөн сураад хахаар нурамшаал заагаал исэн байх тийм нэг юм шунаал те ингээд байнга энийг сурч байгаа юм чи ингээд үзье гэл ингээл байнга шунаал тэгэл нөгөө тэр болгонд нь нөгөө ном хэрэглэх түүнийг авч өгөөл дэмжээлсэн тэгээд ер нь тоглоом тоглодог хүүхдээсэн юм тоглоом ерөөс тоодгүй тэгэл тоотой холбоотой бүх юмыг авч өгсөн юм байна. Ач билгээ. Чи анх тэр Улаанбаатар хот гээл уншчихснаа санаж гин үү? Үгүй. Санахгүй нөө. Чиний хамгийн дуртай юм юу юм бэ? Дуртай юу? Тий. Ээж нь тоо гэдээ яриад байна үнэн үү? Анти. Математик дуртай юм уу? Анти. Монгол хэлний дуртай юу? Мэдгүй. Мэдгүй. Монгол хэлэн дээр нэг юм болсон гэж сонссоо. Чи тэрийг нэг ярьж өгөөч. Монгол хэлний хичээл дээр нь юу болсон юм бэ? Яг юу болсон бол багш нь нэг шүлэг захаах даал хөргөсний. За. Тэгэхэд би захаагаад тэгэхэд авч өгөхөд зүгээр авахгүй гэсэн шүү дээ. Өгөхгүй гэсэн. Тэгвэл үгүй гэсэн шүү дээ. Би юу бас их санахгүй байна. Гэхдээ нэг зөвшөөрөг байсан. Ааха. Шүлэг зохиогоод багштай өгсөн чинь тэрийг нь багш нь зөвшөөрөг байсан юм. Тийм. Шүлэг биш байна гэдэг үү? Үгүй. Яагаад зөвшөөрөг юм бол? Ээж нь Мэдгүй. жоохон тайлбарлаа. Эхний 3 төрүүлж зохиосон 3 хүүхдийг үзнэ гэсэн гэлөө. Үгүй. Яарна гэсэн гэлээ минийхөө. Зүгээр л оноо өгнө гэсэн. Хамгийн төрүүлжсэн хүүхдэд оноо өгнө гэсэн тий. Хитвхээр нь. Зүгээр л оноо өгнө гэсэн. Тэгэхээр минийхөө хамгийн түрүүнд бичээд үзүүлэх гэсэн чинь хойшлуулад байсан гэсэн тий. Бусад хүүхдүүдийг үзсний дараа би өгсөн байсан. Өгсөн байсан юм. Үзсний дараа тэгсэн чинь үзэхгүй гэдээсэн юм уу тий.
Тэгээ надаас дараа хүүхдүүд нь бас үзээд байсан шүү. Тийм үзэхгүй яж дараагийнх нь хүмүүсийн үзээд байсан. Тэг жоохон гомдсон байна. Тэгээ гомдоод монгол хэлэн дург байгаа даа биш тий. Гомдсон уу чи багштай? Тийм. Тийм бэ тий. Өмнөх хүмүүсийн үзчихээ чамаа үзүүлээ гэсэн чи үзэхгүй байснаа дараах нь үзээдсэн биш тий. За багшинд сонсож байгаа бол тэгээд Анхаар нэзээ гэж. Математикаас гадна чи англи хичээл дуртай юу? Тийм. Англиар ярьдаг уу? Ярьдаг. Чөлөөтэй ярих уу? Тийм. Чи англиар өөрийгөө жоохон танилцуулж чадах уу? Айгүй. Үгүй. англиар чамаас асуулт асуулж англиар хариулах уу? Оролдоод үзэх үү? Эзэ. Can you introduce yourself? Зүгээр одоо зүгээр англи хэлээр асуусан юм уу? Тэгсэн Адилхан асуултыг. Тэгсэн. Би Уучлаарай. үгүйсэн шүү дээ. За. Тэгвэл өөр юм асуучих уу? Тий. Do you like to read books? No. No? I do not. Oh, really? So you just like to do maths? I don't have the patience to read and finish one book. Оо, тийм. Ном унших дуртай юу гэж үгүй гинэ. Тэгсэн чинь нөгөө тийм номыг уншаад дуусгах тийм төвчээр байхгүй гинэ. Үнэхээр гоё ингээд шууд өөрийнхөө бодлыг хэлдэг гоё шүү манайхан тий. За шатрын талаар ярьж өгөөч. Яах хэзээ сурсан, өөрөө сурсан уу, багш дээр утсан уу? Яаж сусныг нэг мартчихлаа. Яаж тоглож мэдхийг. Хэн зааж өгсныг санахгүй нөө. Тийм. Сургуулийн дугууланда явсан 2 жил тасралтгүй сургуулийнхаа дугууланд яваад тэгээ гэр дотроо айгу нэг шатрын бодлогыг YouTube-ээр үздэг. Тэгээ өөрөө би дагаад нөө манай үгийн нэг онцлог нь нэг имийг тултал үзчихэд дараагийнхаа эхэлдэг тийм зантай. Тэгэхээр ер нь нэг юм эхлүүлчих юм бол тэрийг бүр ингээд гүйцэтгэл айгуу сайтай хийж дуусгачаад за энэ болчихлоо гингүүтээ дараагийнхаа имийг айгуу сайн үздэг. Тэгэхээр одоо нөө шатраа бол тулт өөр хэмжээнд бол болцсон гэж бодож байгаа болохоор одоо дахид тоглохгүй гэдэг ч юм уу тий. Тэгээ тоглохгүй юу тий? Одоо бол тоглохгүй байгаа. Хань итрээ тэгээд манай хүү бас гитар одоо тоглохгүй болцсон. Сурсан. Болсон шүү дээ 3 жил хийсэн болсон шүү дээ. Чи тэгээд дахин шатар тоглохгүй юу? Тэгэхээр дөө. Тий. Тэгээд өөр хүн нэг өөр цаг тоглож болох байх. Өөр цаг бас уу? Нэг тоглох завтай юм бол тоглоно. За. За тэгвэл бас бүр үгүй гэхгүй юм байна тий. Боломж гарвал тоглох юм байна. Их чин чамаас юм асууя. Ер нь чи өглөө хэдэн цагт босоо, тэгээ орой хэдэн цагт унтдаг, тэгээ өглөө боссноос орой хүртэлх ер нь чи яг юу хийдэг вэ? Одоо нэг 11 гээд сэрдэг сургууль орохгүй өдрөөр. Тэгээд шүн унтдаг. Жаахан их орой унтдаг 2 гээд. Тийм үү. Хичээл орохгүй өдөр. Хичээл ордог өдрөө эрт унтах уу? Бас л орой унтах уу? Бас л орой унтдаг. Чи манай хүүхдтэй адилхан юм байна. Манай хүүхд бас яг тийм. Хичээл нь өдөр ордог. Тийм. Тэгэхээр нөгөө тултал унтаал, тултал орой унтаал, тултал өглөө эрт орой босдог хүн. Тийм ээ тий. Ээжээс нь нэр юм асууя. 11 дугаар сургууль бас хэрваргийн хүүхдүүд бас тэнцээд орчдөг сургууль биш шүү дээ. Тий. Очвлог маань анх айл сургуульд явж байгаад хизээ 11 рүү орох болов. Тэгээд шалгалтыг яаж давуу? Тэр талаар сонирх маань. Анх бол годом маань хүчээр нийт 3 сургууль дамжсан байгаа. Анх бол гэрийнхээ оролцоол ерөн сургуулиудад нийгэмшүүлэх зорилготой л өгöd байсан. Ингийн сургуулиудад. Тэгээ хамгийн сүүлийн төгссөн сургууль нь ихэр 155 дугаар сургууль гээд гэрээс нэг 5 минутын зайтай явдаг. Тийм сургуулийг явж агаад яагаад тэр сургуульд ингээ явсан гэхээр ер нь бол битэрийн 1-р ангид орсон гол зорилго л 11 байсан. 11 дэх сургууль юм уу, шинэ эренж гэдэг юм уу, тий улсын сургууль тийм сайн тоо муутай сайн сургуульд л оруулах гэсэн зорилготой байсан учраас тэр болтол битэр нийгэмших хэрэгтэй гэж бодсон ерөөсөө. Тэгэхээр нийгэмшихийн тулд ангийн одоо олон хүүхдийн дунд бие яаж хэрхэн зөв авч явах уу, тэгээ найзтай болвол бүр сайн тий. Тэгтэл одоо ингээд дуу шуугаан тасах гэдэг ч юм уу. Яг тэр талаас нь бол яг ингээд энгийн сургуульд бүр ингээд явуулаад
Тэгээд ер нь хичээл бичээл нэг чухал биш. Ер нь нийгэмшигнэл айгуу чухал гэж бодож сургууль төгсөн байгаа. За тэгээд бид дээр сүүлийн 5 дугаар ангийнхаа сүүлийн 1 жил бол хоёлаа юу тоон дээр бол нэг байгаагүй. Тоогоо бол угаасаа тогтмол өөрөө хөгжүүлээ явцдаг байсан болохоор тэгээ нөө бид дээр чинь том хичээл чинь монгол хэлний хичээл учраас монгол хэл дээр хоёлаа 1 жил тасралтгүй сайн оролдоо хичээгээд тэгээд юу 5 дугаар анги амжилттай төгссөн манай хөө. Тэгээд 11-т болохоор дөнгөж 6 сард яг элсэлтийн шалгалт нь эхэлдэг. Тэгээ хоёлаа 11 гэгийг сонгож бүртгүүлсэн 1000 гаруй хүүхдээс 2 шаттай авдаг. Тэгээд 1-р шатанд нь тэнцлээ гэд 30 дээр орж ирэхэд нь за гээл. Тэгээ 2-р шатанд нь болохоор хэд дээр 60 дээр ч орлоо. Тэгээд хэн за гэл. Ерөнхийдөө нийт квот нь болохоор 140 120 хүүхд авах квотайсэн. Тэгэл ерөнхийдөө яг хуу шансын нь бол хавар мэдсэн л байсан л да. 1-р сургуулийн их сунгаа гэдэг олимпиад хавар олдгийн. Тэгээ тэр сунгаанд олимпиадад оруулахад 20 дээр ч гэсэн болохан за бараг болчих болов гэсэн баримжаа авчингуудаа хоёлаа тэрэндээ ер нь их байгаагүй. Тэгээл заарчих байх гэж бодоод оруулсан. Тэгэл 11-т өгтөө ерөөхдөө ийм онштой өгт мөгтөд энэ бол хилээд. Тийм бүгдийг хэлсэн. Тэгээ одоо бол ер нь бол 11-р сургуультай ганц одоо хөгжлийн мэргэжилтэй гэж явдаг. Ийм хүүхд анх удаа л ийм хүүхдтэй ажиллаж байгаа тусаж авсан байгаа. Тийм дээр ганцхан. Тэгэхээр багш нарт бол их сонирн байгаа мэй тий анх удаа ийм хүүхдтэй ажиллаж ийм ихээр танилцж байгаа юм биш ерөөхдөө. Тийм ерөнхийдөө бас танилцж байгаа бас тэгээд сонин шарансанж гаргаж байгаа бас гайхшруулж байгаа зүйлч байгаа ба. Тийм. Гэхдээ яг нөгөө бүх багш нарт нь тулаад харьцсан, харьцаж үзсэн. Дээрэс нь ангийнхан багш айгуу сайн дэмжиж ажилладаг. Тэгээд битээр нөгөө намар болохоор ороод нэг эцэгхийн хурал болохдоо тэр үед дээр нөгөө эцэгчүүдтэй захиа бичиж өөрийгөө танилцуулсан байгаа. Намайг тэр гэдэг би юм аутизмтай хүү байгаа гэдэг өөрөө захиагаа бичээ тэрийгээ өөрөө уншиж эцэгчүүдтэй хэлээд тэгээд намайг дэмжиж ажиллаарай. Хүүхдүүдтэй зөвөр ойлгуулаарай гэд хоёлаа хэлээд тэгээд тэрний үр дүнд болохоор нөгөө эцэгчүүд айгуу сайхан хүлээж аваад хүүхдүүдтэй зөөр тайлбарлаж өгсөн юм шиг байгаа. Одоо бол ангийнхан хандлага нь бол айгүй хөрхөн. Тэгээд тэрийг яаж мэдсэн бэ гэхээр нэг сард нөгөө эцэгчүүдийн нөгөө багш нартай нэгээр уулздаг тийм хурал болдог байхгүй. Тэгээд тэр үеэр нь ороход нь багш болгоны хичээл дээр 1-2 зам үлийн асуудал гаргасан байгаа юм манай хүн бол. Тэгээд тэрийг нь мэдэхгүй багш нар болохоор гайхаад ангийнхан хүүхдүүд нь багшаа ийм бовчртай юм баа манай очвол ингээд идэг юм аа гэд ингээд тайлбарлаж өгөөд за одоо сууж одоо тэгэрээ гэд хөрх өдөртөд заалж маасан гэд дандаа багш нараас тийм юм сонссоод тэгээд ямар хөрх юм бэ хүүхдүүд чинь гээл тэгээд зөв залжхаар хүүхдүүд ингээд зөв хэлж байгаа байхгүй тий. Ээжэд бас баяр хүргэмээр байна тий. Бүр 1-р ангиас нь зориг тавьсан байсан шүү дээ. Тийм байна. Тоонд сайн гэдгийг мэдчихэд тий зориг тавьсан байна шүү. Ер нь яг анх аутизмтай гэдгийг мэдчихэд битээр чинь нэг 7 хоног хямарсан би бол тий 7 хоног хямраад тэгээд ер нь мотивац авсан зүйл нь юу гэхээр дэлхийн нөгөө аутизмтай хүмүүсийн мэдээллийг олж ангуутай за би юугээ гэдэг уйлаад байгаа юм тий би юу чадах вэ одоо тий энэ хүүхдийн төлөө яавал чадах уу юу хийвэл дэмжих үү яаж хөгжүүлэх үү гэдэг дээр шууд санаа тавиал ерөөсөө энэ хүүхдийн чинь төлөө одоо 6 жилээр нөхд ажил хийгээгүй зүгээр хүүхдтэйгээ ажилласан өдрийн 12 цаг л бараг бүтэн ингээл ажиллаал яваад байсан юм. Үг хэл бүх юмын засаж явсан юм. Тийм. Тэгээд 1-р ангидаа л орохоос өмнө 4 настай байхдаа л за би ямар ч бас энгийн сургуульд явна. Заавал хүлээн зөвшөөрүүлж орох хэрэгтэй гэл хэлж тийм зорилго тавиал тэрнээс өмнө бичдэг уншдаг тий болгоод орж исэн. Тэгэл анх ороход бол айгүй их зориг тавьдаг байна тий. Одоо ер нь хитэн зориг тавьсан байна уу? Одоо бас хитэн зориг тавьсан байна. Сонирхолтой байна. Ер нь яг хуу одоо ч тэгэл дунд ангид орно тэгэл ихтэй сургуульд орохоор мэрэгжил сонголт энэ төр болно. Тэгэл ямар ч байсан гадаадад сурталлаас өөрийг нийгэмшүүлж авъя. Магадгүй гадаадад явж магадгүй учраас гэж бодоод нийгэмшүүлээд нэг ганцаараа амьдрах одоо тийм чадвар суулгахын тий гэдэг бодлоор ер нь одооноос ерөөсөө тэрийн дээр нь ажиллаад эхэлсэн. Энэ яг нь ээж ер нь айгу тийм өөдрөг итгэлтэй ч гэдэг юм уу тий гэрэл гэгээтэй харахаар хүүхдийн ч гэсэн тэрийн дагтын юм шиг санагдаад идэг шүү. Ер нь бол тий
Тэгэхээр нөгөө нэг тэрэндээ зориол ингээл багаар ахиж гаргаад дандаа л ахиж гаргаад авах хэрэгтэй юм шиг санагддаг. Нөгөө бодол эерэг байх хэрэгтэй гэдэг тийм. Айгуу том амбицтай тавьдаг биш үү? Миний хүчин дэлхийн хүн болно гэж явдсан шүү дээ. Дэлхийн хүн болно, том эрдэмтэн болвол гоё. Ер нь хүнд нэг хэрэгтэй. Дэлхийн одоо хүн төрөлхтөнд хэрэгтэй нэг тийм хүн болчвол нэг зүйл ч гэсэн хэрэг болчвол гэл үүдхий. Дэлхийн төвшөнд сэтгэж шүү дээ. Тэгсэн чинь манус нь яана энэ дээд сургууль орчдох юм болов гэж бодсон сууж байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй ээжийн бодол хүчтэй гэдгийг бол бас баталж байгаа нэг жишээ мөн байна гэж би бодож байна. Чилгээсээ одоо юм асуу. Хоёр хөтлөгч ах чинь ингээд ээжтэй ярилцаад ээж амар их бахархаж юм л та. Их мундаг ээж байна. Чи ээжээрээ ер нь хэр бахархдаг вэ? Чамд юу юунд нь ингэж тусалж дэмждэг үү? Ээжийнх нь юу чамд хамгийн их таалагддаг вэ? Би бол мэдэхгүй. Би бол хэр их бахарж байгаа гэдэг бол би их бахархаж байна гэж бодож байна. Гэхдээ нэг хамгийн ихээр гэж биш. Гэтэ их тий. Зөндөө бахархт юм байна тий. Чамд ер нь юу юунд нь тусалдаг нь чамд таалагддаг вэ? Би бол мэдэхгүй. Тийм үү. Баг бүх юмд нь тусалж байгаа дөө энэ ээж. За манай оч билэг сургууль дээрээ найзуудтай юу? Тийм. За найзуудын нэрийг хин гэдэг вэ? Би хэлэхгүй. Хэлэхгүй юу? За уучлаарай. Хэдэн найзтай энэ тэгвэл тэгж хэлж болох уу? Би тоогоор хэлж чадахгүй байх. Зөндөө юу тий? Чи найзуудтайгаа юу хийх дуртай вэ? Завсалгаанаар тоглолдог байх. Яаж тоглолдог юм? Юу тоглох вэ? Нэг зүйл хөөцөлдөж тоглолдог юм уу эсвэл. Сургуулийнхаа одоо энэ математик шатраас өөр тэмцээн уралдаануудад ер нь ордгоо. Ордгоо бол үгүй орохгүй. Гэхдээ байдаг байна шүү дээ. Байдаг л та. Оролцдог гэсэн үг шүү, тий? Үгүй би оролцдоггүй. Гэхдээ оролцдоггүй. Тэмцээн их явагддаг. Тэгтээ оролцдоггүй гэдэг. Зөвхөн тоондоо л оролцоод яваад байгаа юм тий. Ангийнхаа найзуудтай одоо чамаас сонсч иж магадгүй бас үзэж иж магадгүй. Чи өнөөдөр сургуулиасаа чөлөө аваад ирсэн юм чи мэдсэн бааш тий. Тэгэхээр найзуудтай хандаад бас ангийнхаа багштай хандаад хичээл урдаг багш нартай хандаж хэлэх юм байна уу? Тэгэхээр найзуудтай нэг үг хэлчих. Мэдгүй надад хэлэх юм байхгүй. Тийм. Багш нартай үг хэлэх байж болно шүү дээ бас. Багш дүү. Тий. Мэдгүй. За яг хоо дараа нь ангидаа очиж жагаад өөрөө үг хэлмээр байвал биеэр хэлж болно шүү тий. Гэхдээ тэр ангийнхаа хүүхдүүдийн аав ээж захиа битсэн гэж амар гоё сонсогдож байна. Тий аюу гоё санагдлаа. Тэр захиан дээр чи юу утсан санаж гин үү? Ангийнхаа нөгөө шинэ 11 дэх сургуульд очиж. Тийм шүү дээ. Ээж аавд нь захиа битсэн юм шүү дээ. Чи тэн дээр юу гэж битсэн санаж гин үү? Их санахгүй нөө. Их санахгүй нөө тий. Санаж байгаагаа хэлчих юу гэж битсэн юм бэ? Санаж байгаа юу? Багштай нэг сурагчдад бүгдэд нь шударгаагаарэ гэсэн шүү дээ. Тэр зөв шударга байна гэдэг нь юу гэсэн үг юм? Хүүхдүүд бүгдэд нь тэнцэх хандах. Тэр нь бол боломжтой байдгийг мэдэхгүй байна. Одоо одож явахтай. Ямар гүн бодол вэ? Тийм байна тий. Шууд анх захиавчдад гэж ütсэн юм уу? Тийм. Нөгөө өөрийгөө танилцуулаад за хамгийн сүүлд юу гэж бичих вэ гэдгсэн чинь багш нар шудраг хандъя гэж биччихсэн. Хамгийн сүүлд тэрийгээ бичээд энийг өөрчлөхгүй юмсан ч үгүй би бичмээр байна гэсэн. Йоо за санаа нь бас зөв биш тий. Хүүхэд болгонтой тэнцүү хандаарай. Ижил тэгш хандаарай. Энэ ганцхан багш нарт ч бас зориулах үг биш. Ер нь нийгмээрээ тий ийм байх хэрэгтэй гэд бас гоё мессеж байна. Тийм байна. Тэгээ багш нар нь ч юм уу эцэг эхчүүд тэгээд шудраг биш хандж байгаа нь чамд ажиглагддаг уу? Ихэнх нь шудраг л байна уу? Ихэнх шудраг байна. За ашгүй дээ тий. Хаяа нэг шудраг биш юм харагдчихл байгаа мэн тий. За чи дүүтэй тий? Дүү нь хэдэн настай? Дүүхэ талаар яриач. Дүү нь бол бас надтай шатарлуу явдаг л байсан. Гэтэ надаас өмнө гарсан. Би гарахаас өмнө.
Тэгээд зөвхөн би л орж байсан. Хурцаа ч бас адилхан сургуулийн ордог байсан. Тэгээд яасан юм болохоор хурцаа чинь дугуйл нь дундуур унтчихсэн. Тийм үү. Сайхан хинэггүй нөхөр байгаа юм да тий. Хурцаа юу. Хорцаа гэдэг юм байна тий дүүгийнх нь нэрийг. За дүүн одоо сургуульд 8 настай хэр чинь 2 3 дахь анги юм уу? 3 тийм. 3 дахь анги. Анх дүүтэй болоход чамд ямар санагдсан? Би юу? Тий. Би бол 4 настай байсан. Би санахгүй байна. 4 настай. Яг төрсөн байхыг тэрийг санахгүй байна. Дүүтэй ах ер нь гоё юу? Тийм. Дүүтэй хайртай юу? Хайртай. Тусалдгүй. Хичээл хийхэд нь Тэгтээ ядаргаатай байдیں۔ тийм үү. Угаасаа дүүн нэрээ бүгд ядаргаатай. Тийм шүү дээ. Бүх л дүүнэр ядаргаатай гэдэг. Дөө. Би бүр хитэн дүүтэй гэж. Эдийн. 5 дүүт. 5 ядаргаатай. Тэгэхээр чи нэг л дүүтэй юм биш тий. Бүх айлын дүүнэр ядаргаатай гэдэг юм уу? Чамд яг яаж ядаргаа болж байна танад? Нөгөөдхөнд математикийн даалгыг хийж өгөх нь. Математиктай байсан танад дүүн жоохон муу агаад байна уу? Зүгээр залхуураад байна. За яг тэгэл ах л та тий. Тэгээ чи чамаар даалгавар хэлэгчтэй юм уу? Гүү үстэй. Тэг. Чи зүгээр зааж өгдөг үстэй. Хийгд өгчт юм уу? Айлны. Тэгвэл тэр нь бол зөвл хийгээд өгдөг. Зааж өгөхөд болдоггүй байна. Зааж өгөхөр болохгүй. Тэгээд хийгээд өгсөн чамд амар юм байна тий. Тийм. Тийм биш. Үнэхээр зааж өгмөр л ихтэй мэдэхгүй байна. Балаа юм. Яаж заахаа мэдэхгүй юм бэ? Яаж заахаа мэдэхгүй нүү дүүн зааж өгснээ сурахгүй нүү. Хөр хий. Зааж өгсөн нь мэдэхгүй байх. За зааж өгснө гэснээс нэг сонирхолтой асуулт асуумаар санагдаад чамд мөрөөдөл байгаа юу? Мөрөөдлөө мэдэхгүй. Мэдэхгүй юу? Том болоод ер нь ямар хүн болоо гэж боддог вэ? Ямар мэрэгчлээ? Мэдэхгүй яа. Нэг олон боломжит хариулдаг. Надүүтийг юм яриад тий. Юу ярих гэдээсэн юм мартцсан. Мартцсан. Дүүгийн талаар нэм ярих гэжсэн мартцсан уу? За яг сандахаараа хэлээрэй за. Хурд шиг юм хийж өгөх болмоор энэ урцаад дүүд. Тийм үү. Ээж сайн сонсож авах хэрэгтэй юм биш үү? Ээжтэй ч ийсэ хэлэх хэрэгтэй байна да. Дүүдээ л их туслаад байгаа юм биш үү энэ үн чи. Тэгээ хурдхан шиг л болмоор байна гэж шүү дээ. Тийм зөв. 8 настай гэж одоо 3 дахь анги юм уу? 3 дахь анги шүү дээ. Бас жоохон л байна л та тий. Гэхдээ миний бодлоор би чинь 5 дүүтэй шүү дээ. Тэгээд ингээд том болсон ч гэсэн тэгэл ер нь ах эгч нар дүүдээ тэгэл байнга туслах л хэрэгтэй болт юм бэл шүү дээ. Тэгэхээр чи одооноос бас тех хэрэгтэй л юм байна гэдээ бас нэг бодох хэрэгтэй байна. Олон хийх юм байгаа. Зүгээр л наадхийг нь зогсоомоор байна. Тэгэх олон шүү. Тэгж болно шүү. Болно. Тийм ээ тий. За тэрийг бас одоо ээж нь сайн сонсож байгаа. За. Нэвтрүүлэг ерөнхийдөө бас нэглэн дуусах төгссөн байгаа юм байна. Тийм. Тэгээд за ээж нь одоо нөгөө нэг ганцаарчлсан сургалт хийж байгаа гэсэн чинь тэн дээрээ жоохон илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл хүүхдүүдтэй ер нь хэрхэн байдлаар яаж ажиллаж гин тэр талаас жаахан яриач. Одоо болохоор яг хөтөлбөр гэвэл одоо танин мэдэх юм болон зан үйлийн асуудал төв төршлөх чадваруудыг хөгжүүлэх гэж зорж байгаа. Тэгээ яг нөгөө эцэгчүүд хүүхдээ одоо тоондоо сайн болгоё, суулгая, уншуул сургая гэдэг дандаа тийм ер нь бол академик чадвар дээр нь хөгжүүлэх гэж ярьдаг. Тэгээ тэрэн дээр нь өөрийнхөө туршлагыг дээр суйрлаад тэгээ тэр хүүхдүүдийнхээ онцлогийг харж ажиллаж агаад за энэ тэгээ бас хэд хэдэн аргууд туршаад тэгээд хүүхдэд тохирсон аргыг сонгож аваад тэгээд ганцаарчилсан сургалт тухайн хүүхдэд зориулсан ганцаарчилсан сургалт болон хэрэглэгдэх хүн заах аргыг боловсруулаад тэгээд тэрнийхээ дагав ажилладаг байна. Олон насны хүүхдтэй ажиллах сонирхол байгаа юу? Ер нь бол ер нь баг байх тусмаа л ер нь бол илүү амар. Ер нь бол тогтоох чадварч сайн
зан үлийн асуудалч багтай тий. Тэгээ яг хуу яриа хэлсэн байхгүй ч гэсэн юм заахад айгүй хурдан суурдаг. Тэгээ илүү хурдан засардаг ч гэдэм үү тий. Тийм байдаг. Нас нь явах тусмаа л жоохон хэцүү болж эхэлдэг. Яагадгүй суудсан зан үлтэй суудсан таны мэдхүн чадвартай ч гэдэг юм уу чадварууд нь ингээд суудсан байдаг болохоор тэдрийг өөрчлөхөө жоохон хэцүү. Тэгтээ хүүхдэд өдөр тутамд байнгын ажиллаад хахад хүүхдэд өөрчлөгддөг. Сайжирдаг тий. Тэгэхээр хугацаа их болох нь тий том хүүхдүүдтэй ажиллах. тий ер нь бол хугацаа бол аавна. Тэгэхээр яг би бол нөгөө ээж аавуудад огцом тийм яг ингээл өөрийнхөө хүүхдчийг сайжирна сайн болгоно гэж амлдаггүй ч гэсэн өдөр болгон жижигхэн ахицуудыг гаргуулах тийм зорилго тавьдаг. Ер нь их юм амар энэ танаа хүчиг болгомоор байна. Танаа хүчиг л холчвол гэл ингээл айгүй хэрдэг. Тэгтээ манай хүүхдийг та нар бол ингээд нөгөө би хар багаас нь ажилтсан хүүхд учраас ингээд ийм байгаад байгаа юм. Одоо ингээд хүүхдүүдийн ингээд бодит байдлыг үнэлээд бодит нөхцөлийг харахад бол за тийм хугацаа зарцуулагдаж магадгүй хүүхдийн маань онцлог ямар байна, хэр хурдан хүлээж авч яах гэдгээс нь шалтгаалаад өөр гарна. Бидний зорилго бол байнгын цогтвортой одоо үргэлж одоо агц гарч байх нь л чухал байгаа учраас тэрэн дээр нь илүү фокуслаарай тий. Хүний хүүхдүүдэд харьцуулахаас илүү тий манай хүүхэд ямар онцлогтой яаж хөгжүүлвэл боломжтой гэдэг зүйлийг л илүү харна үхээс эдний хөгжиж болгочих гэсэн гэдэг чинь боломжгүй зүйл байгаа байхгүй. Хүүхд болох өөр штэ тий өнгөсөн орчин өөр эцгийн харилцаа өөр тий чадвар өөр тий. Тэгэхээр одоо хүмүүсийн хүүхдүүдтэй харьцуулахаас илүү манай хүүхдийн онцлог юу вэ? Одоо юу чадчихээн, ямар чадвартай байна гэдгийг нь олж илрүүлээд тэрэн дээр нь харин хөгжүүлж явах юм бол хүүхд маш хурдан хөгжиж чаддаг. За багштай холбогдож одоо хүүхдтэй ганцаарсан сургалт авъя гэвэл ямар арга замаар холбогдох вэ? Ер нь аль нөгөө групп байгаа ш онцгой ертөнц гэдэг группээр одоо яг миний өөрийн фэйсбүүкийн тий группээр ороод ирж би ч нөгөө яг Заяа Азаа гэдэг нэрээр чатаар холбогдож болно. Тэгээд групп дээр миний утасны дугаар энэ төр байгаа ах. Тэгэл тэрээр холбогдож болно. Тэгээд чи яс нэлээд олон хүүхд авах шиг харагдаад. Тий одоо ер нь бол жоохон ачаалттай. Ер нь бол нэг нэмэлтээр нэг ганц хүүхд мөтл авах цаг байгаа. Бүснод дандаа ирдэг. Өдөр болгон чи хүүхд авдаг. Өдөр болгон 7 хоногийн ер нь 4 өдөр хүүхд авдаг. 3 дахь өдөр болохоор би өөрөө хичээлдээ явдаг оюутныхаа тий. Хичээлдээ. Тэгээд ийм хүүхдтэй ингээд олон янзын хүүхдтэй ажиллаж штэ. Ер нь хэр ядардаг вэ? Оюун ухааны одоо төвшин эсвэл бие төвшөнд ч гэдэг. Ер нь бол айгүйх тарих ядардаг. Амар нөгөө үргэлжийн ажиллагаатай байдаг. Одоо юу гэдгийг өнөөдөр энэ хүүхдэд энэ арга зүй маань тохирсон. За тэгвэл өөр ямар арга зүй сонгох уу гэл. Тэгэл тэрийг тэгэл шүнжэнгөө бодоод хондогч гэдэг юм уу айгүй ачаалттай. Тэгээ олон байх тусмал бүр ачаална. Тэгээд нөө хүүхдийн зан үлийн асуудлаас бас болно шүү дээ. Тэгээд өдөрт ер нь ингээл 3-4 хүүхдтэй байхад амар ядарцаа орчдөг. Яг тийм бүр ингээл тэг нөө анхаарал төвлөрдгөө штэ манай хүмүүс чинь тэг жаахан байх тусмаа тэгэл тэдэрт чинь суулгаж юм яана гэдэг бол чанга штэ. Тэг тэнд чинь одоо өстой жүжигчин болно тий. Янз бүрийн л айр шаашин гаргана штэ би бол тэн дээр ч одоо янз бүрийн дүр тойр нь ерөөсөө тий. Бүр жоохон хүүхдч болно, эсвэл ээжинч болно. Тэгэл бүр жүжигчин болно, бараг алиалагч болж байгаа юм уу тий. Тэр хүүхдийн анхаарлыг яаж илүү татах вэ? Ямар байдал туртай вэ гэдгийг. Тэгэл байнгын ажиглалттай явагдана, чихнүүд байнгын ажиглалаатай сонсоостой байна тий. 5 метрхүү байнга. Тийм ингээд. За тэгэд Заяа Азаа шиг одоо бусдын хүүхдэд тусдсан болгож заад сургахынхаа хажуугаар бие бодорой гэж хэлмээр байна. Гэтэ мондаг дайч ээж гинөө ерөөсөө асуудалгүй. За нэвтрүүлгийн маань цаг энэ хүрээ дуусж гин. Тэгээд дуусах мөчөд нэгэн комент хүүд ирсэн байна. Ёстой кул хүү байна. Амжилт гэнэ чамд. Оо яа. Солонго лам сүрэн гэдэг хүн. Баярлалаа. Комент явуулсан байна. За баярлалаа. Тэгээд одоо нэвтрүүлэг маань дуусж гин. Хамгийн сүүлчийн үгийг би чамаар хэлүүлмээр байна. Чи монголчуудад зориулаад нэг гоё үг хэлээч. Тэгээ манай нэвтрүүлгийг дуусгах өгөөч. Тэхүү. Би бол мэдэхгүй юм. Гэтэ хэлмээр байгаа зүйлээ хэлж олно шүү дээ тий. Тийм, юу хэлмээр энэ тэрийг л хэлэх. Хүмүүст хэлмээр идэг үг бийж болно шүү дээ тий. Би бол мэдэхгүй. Яг юу хэлхийг мэдэхгүй байдгийг. Түрүүний багш нартай цагаан дээр бичсэн үгөө ч хэлж болно шүү дээ. Тий шүү дээ. Бүгдээрээ шудраг бай гэ тий. Тийм. Тэр хэлчих.
бид нэр Монгол орн бүгд шудраг байя. За баярлалаа. Бүгд шудраг бай. За оч бидлэг болон ээж ариун зайд маш их баярлалаа. Студид маань ирээд маш сайхан сонирхолтой ярилцлага өрнөлөө гэж бодож байна. Тэгээд та хоёрын маань сорлого хөдөлмөр тий ажилд нь томоос том амжилт хүсье. Тэгээд оч бидлэгтэй ч гэсэн томоос том амжилт хүсье заяа. Чи өөртөө үнэхээр кул гай шүү. За. Стокул. За. Яаж байгаа тий? За тэгээ бидэнтэй хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаарыг дүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа түр баяртай. Баяртай. За баяртай. Гараа таллаараа баяртай. Баяртай. Хүүхэд бүхэн өөрөөрөө онцлогтой. Өөрөөрөө өнгөөр гэлтдэг. Би ч мөн адил тэдний нэг юм. Бидний дэрэгдэх гайхамшиг нэвтрүүлэг танд хүрлээ.